Вебинар цуврал 1. Хаягдал усны бохирдлын ачааллыг тодорхойлох аргачлал. Уг вебинар цувралын агуулга дараах хэсгүүдээс бүрдэнэ. Бохирдлын ачааллыг тодорхойлох, урсцын хэмжилт, дээж авах, шинжилгээний аргууд, шинжилгээний аргуудыг дотор нь задлж үзвэл, гравиметрийн арга, калориметр, спектрофотометр, урвалжтай сав ашиглах арга, респирометр, окситоп, Винглерийн арга, химийн хэрэгцээ түвшил дөрөгч болон биохимийн хэрэгцээ түвшил дөрөгч хоорондын харьцаа, умбуур бодис болон лагийг шинжлэх, усан дэх хатуу хэсгүүдийг тодорхойлох, усан дууссан нэгдлүүдийг тодорхойлох, нэгдлүүдийн био задралыг тодорхойлох гэсэн хэсгүүдэд задарч байна. Үйлдвэрийн хаягдал усны найрлага нь хоорондоо ялгаатай байдаг. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны процессоос шалтгаалж хаягдал усны найрлага олон янз байдаг ба хаягдал усны дах бохирдуулах бодисуудыг дараах байдлаар ангилж болно. 1-р органик болон органик бус, 2-р усан дуустдаг болон уустдаггүй, 3-р тэжээллэг бодис, азот, фосфат, 4-р өөх, тос, 5-р хүнд металлууд, 6-р давас, хүчил, суурь, 7-р жижиг хэсгүүд, элс, эрдэс бодис, хуванцар, утас, 8-р хорт нэгдлүүд, антибиотик, пестицид, дааврын нэгдлүүд. Янз бүрийн нэгдлүүдийн ялгааг харуулахын тулд бид энэхүү вебинарт нэгэн дасгал ажлыг оруулж өгсөн байна. Уг дасгалын зорилго нь эдгээр бодисуудыг органик уу, эсвэл органик бус уу, усанд уустдаггүй юу гэдгийг тодорхойлоход оршино. Дэлгэцэн дээр хаягдал усны агуулмж болон бохирлын ачааллыг тооцоолох аргачлалыг харуулж байна. Хаягдал усны найрлагыг тодорхойлохдоо тодорхой хэмжээний усанд тухайн нэгдэл хэр их хэмжээтэй байгааг илэрхийлдэг агуулмж буюу концентрац гэсэн нэр томьёог ихэвчлэн ашигладаг. Ихэвчлэн бид үүнийг литр тутамд миллиграммаар илэрхийлдэг. Энэхүү агуулмж нь хаягдал усны найрлага, шин чанарыг тодорхойлоход чухал ач холбогдолтой бөгөөд бид үүнийг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог. Эдгээр дүн шинжилгээгээр тодорхой нэгдлүүдийн агуулмжийг тооцоолж хаягдал усны стандарт дээр өгөгдсөн зөвшөөрөгдөх дээд хэмжээний шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоодог. Хаягдал усны бохирлын ачааллыг тодорхойлохын тулд бохирдуулагчийн агуулмж болон хаягдал усны урсгац хоёуланг нь мэдэж байх шаардлагатай. Бохирдлын ачааллын агуулмжийг урсцын хурдаар үржүүлэх замаар тооцоолж гаргадаг. Энэхүү бохирдлын ачаалл нь байгаль орчинд эсвэл цэвэрлэх байгууламжид нийлүүлж буй хаягдал усаар дамжин ирж буй нийт бохирдлын хэмжээг илэрхийлнэ. Хаягдал усны урсцын хэмжээг тодорхойлох шаардлагуудыг дурдвал хаягдал усны хоногт гарах хэмжээгээр ангилсан стандартын шаардлагыг хангах, хаягдал усны бохирдлын агуулмжийг зөвшөөрөгдөх дээд хэмжээнд нийцүүлэх, өмнөх слайд дээр тайлбарласны дагуу бохирдлын ачааллыг тодорхойлно. Урьдчилан цэвэрлэх байгууламжийг зөв төлөвлөх, ажилуулахын тулд бохирдлын ачааллыг тооцоолох. Хаягдал усны урсцыг хэмжих аргуудыг дурдвал шугамн дээрх урсцын хэмжилт, одоо байгаа хаягдал усны шугамаар дамжин өнгөрөх урсцын хурдыг хэмжинэ. Нээлттэй сувгийн урсцын хэмжилт, нээлттэй сувгаар дамжин өнгөрөх урсцыг хэмжих, ихэвчлэн хаягдал ус зайлуулах эцсийн цэгт. Шугам дээрх урсц хэмжилт ба нээлттэй сувгийн урсц хэмжилтэд ашиглагдах тоног төхөөрөмжүүд нь өөр байдаг. Шугам дээрх урсц хэмжилт хийдэг төхөөрөмжүүдэд дифференциал даралтын хэмжээгч, хурдны урсц хэмжигч тоолуур, масс урсц хэмжигч, нээлттэй сувгийн урсц хэмжигч төрлүүдэд V хавилт сувг, хэсэгчилсэн сувг эсвэл нарийсгсан сувгийг ашигладаг. Үйлдвэрийн хаягдал усны найрлагыг тодорхойлохын тулд бид дээж авах шаардлагатай бөгөөд эдгээр дээжийг цуглуулах аргуудыг харуулж байна. 1 удаагийн дээж авах аргачлал. Энэхүү аргачлал нь богино хугацаанд цуглуулсан салангад 1 удаагийн дээж байх бөгөөд дээж нь хаягдал усыг төлөөлөх дээж байна. Дараах нөхцлүүдэд тохиромжтой. Байнга ариутгах татваргын сүлжээнд нийлүүлдэггүй хаягдал уснаас дээж авах, холимог дээжид хийсэн шинжилгээний үр дүнг баталгаажуулах, тухайн нөхцөлд бохирдуулах бодисын агуулмжийн талаар мэдээлэл авах шаардлагатай үед холимог дээжид тодорхойлох шаардлагагүй зүйлтүүдийг хянах, pH, температур, ууссан хүчил төрөгч, үлдэгдэл холоор, өөх, тос, колиформ гэх мэт. Онцлогуд нь дээж авахд хялбараас гадна дээжийг өөр эзлэх хүнтэй авах боломжтой байдаг. Холимог дээжийг дараах хоёр аргаар цуглуулдаг. Тодорхой хугацааны турш, салангад дээжийг холих аргаар хаягдал усны дундаж найрлагыг тодорхойлох болон агуулмж нь их хэмжээгээр ховсож өөрчлөгддөг тул хаягдал усны дээжилтэд тохиромжтой. pH, температур, холоорын үлдэгдэл, шүтлэг чанар, нитрат зэрэг хурдан хугацаанд шинжлэх шаардлагагүй зүйлтүүдийг хэмжихэд тохиромжгүй. Холимог дээжийг хоёр ангилж байгааг харуулж байна. Хугацаанаас хамааралтай арга нь тогтмол хугацааны интервалаар ижил хэмжээнд дээж авдаг.
Урсцаас хамааралтай арга нь дээжийг тогтмол урсцын интервалаар ижил эзлэхүүнээр эсвэл тогтмол хугацааны интервалаар цуглуулсан янз бүрийн эзлэхүүнээр авдаг бөгөөд эзлэхүүний урсцын хурдаар тодорхойлно. Дэлгэцэн дээр харагдаж буй зургууд нь дээж авах цэгүүдийн төрлийг харуулж байна. Дээж авах хаалт, нээлттэй суваг, агааржуулсан холимог сав, лаг. Нэг удаагийн дээж авахд зөв аргачлалыг ашиглах шаардлагатай байдаг. Дээж авахд ямар алдаанууд гарах боломжтой вэ? Буруу байршлаас дээж авах. Ямар нөхцөл байдалд авсан дээж төлөвлөх боломжгүй болох вэ? Танкийг хутгахгүй дээж авах. Хөвсөн болон тунсан хэсгээс дээж авах. Харин дээж шаардлага хангахгүй хүргэх нөхцлүүд. Дээж авах савны буруу сонголт. Дээж авагч, автомат дээжийн авагчийн доголдол гэх мэт дээжийг буруу аргаар бэхжүүлэх, дээж хадгалах хугацаа орчны температур зэргээс шалтгаална. Хүснэгтэд хаягдал уснаас авсан дээж нь шинжилгээ хийж гол үзүүлэлтүүдийг тодорхойлохын өмнө дээж хэрхэн зөв зохистой хадгалах талаар харуулж байна. Жишээ нь pH үлдэгдэл, холоор зэрэг үзүүлэлтүүдийг шууд тодорхойлох шаардлагатай байдаг бол зарим үзүүлэлт нь дээжийг тохиромжтой нөхцөлд хадгалсан тохиолдолд тодорхой хугацаанд тогтвортой байдаг. Шинжилгээ хийх явцад тодорхой хэмжээний алдаанууд гарах боломжтой байдаг бөгөөд эдгээр алдаануудыг залруулах аргууд байдаг. Үүнд 1-р нэг төрлийн дээжид давтан шинжилгээ хийх, 2-р стандартын дагуу шинжилгээ хийх, 3-р дээжид нэмэлт нэмэх, 4-р бусад лабораторийн үр дүн болон өөр аргачлалтай харьцуулж үзэх хэрэгтэй. Уг хэсэгт нийтлэг байдаг шинжилгээний аргачлалуудыг харуулж байна. 1-р усан дах хатуу усан дуустдаггүй байдлыг тодорхойлох гравиметрийн аргууд, 2-р усан дуустдаг нэгдлүүдийг тодорхойлох калориметрийн аргууд, 3-р биологийн хүчил төрөгчийн хэрэгцээ тодорхойлох арга, 4-р лаг ба хатуу бодисын шинжилгээний арга, 5-р хроматографид суурилсан аргууд, 6-р титрийн арга, 7-р микроскопын шинжилгээ, 8-р онлайн мэдрэгч ба зөөврийн тооллуур мэдрэгч. Гравиметрийн аргаар усан дуустдаггүй буюу хатуу хэсгүүдийн хэмжээг тодорхойлдог. Энэ аргад хатаах буюу шатаах процессыг ашигладаг бөгөөд нийт дээжинд шинжилгээ хийж органик хатуу бодисын хэмжээг, шүүсэн дээжинд шинжилгээ хийж ууссан органик бодисын хэмжээг, шүүлтүүр дээр шүүгдэж үлдсэн хатуу хэсэг шинжилгээ хийж дэгдэмхий органик бодисын хэмжээг тодорхойлно. Спектрофотометрийн зарчим гэж юу вэ? 1-р уусмал дундуур гэрэл нэвтрүүлэх үед спектрофотометр нь тодорхой долгионы уртын шинжилгээний шингээлтийг хэмждэг. Өнгө тус бүр өөрөөр долгионы уртад шингээлт өгнө. 2-р тодорхой долгионы урт дахь гэрлийн шингээлтэд үндэслэн уусамлын агуулмжийг тодорхойлно. Энэхүү арга нь усан дах химийн хүчил төрөгчийн хэрэгцээ ба биологийн хүчил төрөгчийн хэрэгцээ, азот, фосфор гэх мэт 80 орчим үзүүлэлтүүдийг тодорхойлох боломжтой. Спектрофотометрийн аргад шинжилгээ явуулах шил савнд урвалжийг бэлэн тунгалсан байдаг ба зөвхөн хаягдал усны дээжийг нэмэх шаардлагатай. Нэмэлт хуурай нутаг бодис болон шингэнийг дараа нэмнэ. Урвалын квот болон шинжилгээний квот ашиглана. Шинжилж буй үзүүлэлтүүдээс хамаарна тодорхой хугацааны дараа өнгөт урвалж үүсдэг. Үзүүлэлтүүдийг тодорхойлохдоо халаах үеийн дээжийн задралд үндэслэнэ. Энэ аргын давуу тал нь энгийн хялбар, химийн бодисын хэрэглээ бага, урьдчилан бэлдсэн урвалж буюу квот хуруу шил хэрэглэдэг тул аюул бага, хүн хүч химийн бодис бага шаарддаг тул задрал багатай. Калориметрийн аргын урвалжтай дүрдэг саваа нь чанарын тодорхойлолтод хэрэглэнэ. Шинжлэх үзүүлэлтүүд нь аммон, нитрат, нитрит, фосфат, хит эсэл гэх мэт үр дүнг унших, агуулмжийн ойролцоо хэмжээг заана. Шинжилгээний наривчлал бага, практик хэрэглээ, биологийн азот, фосфорыг зайлуулахад өргөнөөр ашигладаг. Калориметрийн аргын жишээ химийн хэрэгцээ хүчил төрөгчийг тодорхойлох. Дээжин дэх нийт органик бодисын агуулмж, бохирдлыг тодорхойлно. Нийт органик бодисыг эсэлтүүлэх замаар тодорхойлох ба 150 градус хүртэл халааж хүчтэй эсэлтүүлэгч нэмнэ. Биологийн хэрэгцээ хүчил төрөгчийг тодорхойлох окситоп зарчмыг харуулж байна. 1-р дээжийг тусгай биологийн хэрэгцээ хүчил төрөгчийн шилэнд хийж хит улаан туяа мэдрэгч бүхий таглагаар таглана. 2-р бактерийн тарилгыг лонхонд хийж нэмэх тэжилт уусмал хийнэ. 3-р бичил биетүүд дэх хүчил төрөгчийг ашиглан органик нэгдлүүдийн нүүрс хүчлийн хий болон ус болон задлахад энэ арга үндэслэнэ. 4-р ялгарсан нүүрс хүчлийн хий шингэснээр лонхны даралтыг бууруулдаг. 5-р таглаанд байрлуулсан хит улаан туяа мэдрэгч нь даралтын бууралтыг хэмжих ба үүгээр биологийн хэрэгцээ хүчил төрөгчийг тодорхойлно. Үүнд Келебровкийн шугамыг ашигладаг. 6-дугаарт биологийн хэрэгцээ хүчил төрөгчийн 5 шинжилгээ 5 хоног үргэлжилнэ. 7-дугаарт энэ арга нь хүчил төрөгчийн бууралтыг цаг хугацааны явцад тодорхойлох боломжийг олгодог. Биологийн хэрэгцээ хүчил төрөгчийн шинжилгээний аргыг хоёр ангилна. Биологийн хэрэгцээ хүчил төрөгчийг тодорхойлох Винклерийн арга нь
Шинжилгээний савыг сорьцоор дүүргэж 20 градус таягдл усны эхний болон 5 хоногийн дараах хүчил төрөгчийн зөрүүг нэмнэ. Олон төрлийн шингэрүүлэлт шаардлагатай. Биологийн хэрэгцээ хүчил төрөгч нь эхний ба төгсгөлийн 5 хоногийн дараах уусан хүчил төрөгчийн агуулмжаар илэрхийлэгдэнэ. Зарим тохиолдолд бактерийг үр болгон нэмж болно. Биологийн хэрэгцээ хүчил төрөгчийг тодорхойлох респирометрийн арга. Тогтмол температурт болон байнгын утга нөхцөлд битүү савнд бичил биетний агаараас шингээж бух хүчил төрөгчийг хэмжихэд үндэслэнэ. Түгээмэл ашиглагддаг манометрийн респирометр биологийн хэрэгцээт хүчил төрөгчийн шилний даралтыг өөрчлөлтийн хэмжснээр хүчил төрөгчийн шингэлтийг тодорхойлно. Үр дүн биологийн хэрэгцээт хүчил төрөгчийн морь буюу 5 хоногийн турш зарцуулж бух хүчил төрөгчийн ихсэлтээр илэрхийлнэ. Зарим тохиолдолд бактерийг үр болгон нэмж болно. Биологийн хүчил төрөгчийн хэрэгцээ болон химийн хүчил төрөгчийн хэрэгцээний хамаарлыг харуулж байна. Онолын хувьд хаягдал ус нь биологийн задралд орох чадварыг химийн хүчил төрөгчийн хэрэгцээ болон биологийн хүчил төрөгчийн хэрэгцээний хэмжилтээр тодорхойлох боломжтой. Хаягдал усан дах органик бохирдуулагч нь химийн хүчил төрөгчийн хэрэгцээ болон биологийн хүчил төрөгчийн хэрэгцээг биологийн цэвэрлэгээр зайлуулдаг гэвч хэрэв хаягдал ус нь биологийн задралд ордоггүй органик бодис буюу химийн хүчил төрөгчийн хэрэгцээ их хэмжээгээр агуулдаг бол энэ биологийн цэвэрлэгээний үр бүтээмжид сөргөөр нөлөөлнө. Хаягдал усан дах умбуур бодис болон лагийн суултыг шинжилгээний зорилго нь дээж дэх тунгаах боломжтой хатуу бодисыг тодорхойлоход гравитацийн тунгаах аргыг ашиглаж нийттэй байдлыг шалгахад оршино. Аргачлалын хувьд харж үзвэл 1 литр хаягдал усны дээжийг тунгаагч цилиндрт, лагийн дээжийг хэмжээс цилиндерт хийнэ. Дээжийг тунгаана. Тунгаагч цилиндр 2 цаг, хэмжээс цилиндр нь 30 минут. Тунгаагч цилиндр 45 минутын дараа хананд наалдсан нарийн ширхгийг судлахын тулд зөөлөн эргүүлэх. Хэмжээс цилиндр тасралтгүй удаан хутгах. Доод конус цилиндр дэх унсан хатуу бодисуудын хэмжээг хэмжинэ. Шинжилгээний үр дүнг 1 литр дэх миллиграммаар илэрхийлнэ.